Сайн байцгаана уу? Энэ удаагийн видеогоор 2019 болон 2023 онд гарч байсан 2 бүлэгтэй маш сонирхолтой анимыг бэлтлээ. Эхлэхээс өмнө лайк, subscribe-аар дарж дэмжээрэй. Баярлалаа. Ингээд аним руу орцгоё. Энэ үед Канотч Эллингид ирсэн байх ба Вулф гих нөхөр түүнийг тосон Харалт хааны бие муу байгаа ба юмч ярьж чадахгүй байгаа гэв. Эсвэн хааны хоёр хүн тус тусын газрыг өвлөн авч анх Харалтын дайныг харин Канут Англиг эзэмшин тэдний харилцаач сайн байсан ба Канутыг Английн хаан болсны дараа Харалт хаан өвчин туссан ч түүнд залгамжлагч байхгүй байв. Канут ахтайгаа уулзахад Харалт чамаа хүлээж байлаа гэд арай ядан дайныг чамд өгч байна гэхэд бүгд л гайхна. Канут ч тийм зүйл ярих хэрэггүй. Бие хурдан эдгэх хэрэгтэй гэв. Гэтэл гинэт түүнд Эсвэн хааны толгой харагдан чи ч сайн юм аа. Өөрөө хордуулчаад яаж ингэж худлаа ярьдаг байна. Харалт чамтай эвтэй байсан. Алах хэрэг байсан юм уу? Чи аль хэдийн титэмний Харалт идэгдсэн байна. Чи дайн Английн 2 титэм зүүж надаас илүү их зовондоо гэв. Энэхүү бичлэгийг хийхэд хамтран ажилласан Rival Store-то баярлалаа. Энэ газар маань бүх төрлийн маус засах, механик кейбордны свич солих, чихвч засахаас гадна хэсгийн эвдэрч илэгдсэн зүйлсийг сольдог. Мөн маусны наалт, мауспад бүх төрлийн хэрэгслийг авч явахд зориулсан хамгаалтын уут, хайрцаг гэх мэт дагалдах хэрэгслүүд байдаг ба энэ хаягуудаар нь ороод сонирхоод үзээрэй. Баярлалаа. Канут ч айрмаа тижээж дийлэхгүй байгаа учраас хааны эзэмшлийн тариалан ихсэгнэ гэв. Гүннаарч хүчээр булан авчуу гэж гайхна. Энэ үед Кэтл Эллингид иртэл том хүн тосч авах ба Харалт хаан нас барсан гэв. 3 зав дүүрэн бэлэг авчирсан байтал гээд хүүгээ Канут хаантай уулзуулж өгөөч гин. Олмарыг асуутал аль хэдийн хот руу явсан гэв. Эзэн ч уурлан тэр тэнийг одоо мөрдлөлтснөөсөө болж уучлалт гуйхгүй дээр маргалдаж байгаа байх таа гин. Олмарч яг л хэлснийхэн дагуу чи мөрлсөн, чи уучлалт гуйх ёстой гэд зогсож байв. Нөгөө нөхөр нь зарах гэж байсан юм муухай болгочихлоо. Төлж өг гэд уурлан цохих гэтэл Олмор сэлмээ суулан яасан айгаа юу гэж үднэ. Энэ үед аав нь ирчихсэн тэнийг амтангээ загнаж гарна. Эзэн ч нөгөө залууд мөнгө өгөхөд нөгөө залуугийн аав хариултыг нь өгөөч гэд гарч ирэх ба хөгшин аялагч байв. Эзэн ч Канут хаантай уулзах ба түүний бэлгийг магтан хүлээн авч чамшиг тариаланчид дайнын эрдэнэс гэж магтана. Гэтэл Олмор гинэт босч ирэн аримдаа оруулахыг гуйна. Канут түүний чадварыг харъя гэд цэргүүдийн хоолнд өгөх гахааг цавчиж харуул гэв. Олморч цавчиж чадахгүй муухай орилж байгааг нь хараад аав нь ичин зогсно. Канут ч маргааш хариу өгье гэв. Канут хүмүүстэйгээ ярилцсан Кэтлийг ихний байгаа болгоно. Олморч гутарчихсан хачин юм байж байв. Хэсэг нөхдүүд түүн дээр ирэн татгалцсан гэдгийг нь хэлэн гахаанд ялагдсан гэж шоолж инээлтэн. Олморч боож өгтлөө уурлан сэлмээ суулан түүн рүү дайрсан ч баахан зодуулна. Гэтэл ах тоороглон нэрсэн байв. Тэд намайг доромжллоо гэхэд тэгвэл хурдан босоод ал доромжлуулсан дайчинд 2 л сонголт байгаа. Ал эсвэл үх. Тулалдаад ир хүн бол гэд түүнийг зоригжуулахад нөгөөх нь ч хөөрөн дайрахтай зэрэгцэн хар нөмрөхтэй нөхөр зоос шидэн нүднийхэн цэцгийг онон Олморч хүзүүнд нь сэлмээ зоон алж чадна. Олморыг хүн алчглаа гэж цочирдон сууж байх хооронд Торгл бусад хэдийг нь бүгдийг нь ална. Цэргүүд ирж үүмэн тарсан гэд тэр гурвыг барих гэтэл Торгл нэгнийх нь толгойг тасдахад бусд нь ч дайрч бүгдийнх нь толгойг тастан сүүлд үлдсэн нэгнээс нь яагаад Олморыг ялуулсныг асуухад Кэтлийг баривчлахын тулд хүүгийнх нь үйлдэл хааныг доромжилсан хэрэг гэж түүнд хариуцлага хүлээлгэнэ гэсэн гэв. Вулф Канут дээр ирэн Кэтлийн гэр бүлийнхнийг алдснаа хэлэхэд төлөвлөгөө өөрчлөгдөхгүй гэснээр тэдний эзэмшил рүү хөдлөхөөр болно. Харин хөгшин аялагч тэднийг Эллингигээс торхонд нуу гаргасан байв. Манай хоёр том эзний зэртэл өөдөөс нь могой ямар уддаг зүнэгвэ өлсөж үхлээ гэсээр гарч ирнэ. Нөгөө хоёрч гайхахад та хоёртой яваагүй юм уу гэснэ. Гинэтэл морьтой давхиад яваад өгнө. Гэтэл өвгөн тариалангийн талбай дээр ухаан алдан унсан байв. Өвгнийг асруулахаар эзэгтэй Арнедийг явуулна. Арнед ширээ дүүрэн хоол бэлдэн бүгд хооллон өвгөнд халбагдан өгөх гэтэл өлсөхгүй байна гэв. Харин могой зүгээр амруун чих наад зөнөгч нь гэхээс ичээд байгаа юм гэв. Өвгөн ч уурлан өлсөхгүй байна гэтэл гидс нь хоржгонон дуугарч бүгд түүнийг шоолон инээлтэн. Үнэг могой дээр ирэн ойролцоо тариалангийн талбайн боол эзнээ хүүхэдтэй нь алж байшингийн шатаасан ба барьсан хүнд 3 морь өгнө гэж зарласан талаар мэдэгдэнэ. Могойч болгоомжилсан дээр байх. Өнөөдрөөс 3-аараа манаанд гар түүнийг олсон ч барих хэрэггүй. Нэмэлт хүч дууд гэв. Нөгөө хитэн ч манаанд гарч яваад оргосон боолыг ойд унтж байхад нь олох ба бусдыгаа дуудан дуудахгүй гэж шагналын мориноос болон муудалцсан ойрлолдно. Гэтэл нөгөөх нь аль хэдийн тэдний хажууд ирчихсэн тэдэн рүү дайрна.
Оргосон бол гөрвлийг алан нэг морийг нь унан давхиж байгаа харагдана. Үнэг дорог хоёрч араас нь ойрлон могоо сэлмээ авахааргүй. Харин Арнет түүнийг хараад Гардар гэж ойрлоход зогтож явсан бол түүнийг хараад чамааг оллоо эхнэр минь гэв. Та хоёр минь ийм ойрхон байжээ. Хяалтын сайн уу? Одоо ч том болсон байх таа гэхэд Арнет сандран зогсно. Гардар түүнд ойртон гэрлүүгээ явцгаая гэхэд могоо гарч ирэн морных нь хүзүүг цавчин унгана. Гардарч могоо руу дайран могоо ажиглаж байгаад бэртсэн газарт нь зохиход Гардар шархаа байран тонгооход хүзүүнд нь зохин ухаан алдуулна. Үнэг дорог хоёрч түүнийг хүлээд авч явах ба Эйнар юу хийх талаар бодон сандран суна. Явж түүнийг оргуулъя гэд Торфиныг хүчээ зээлдүүлээч гэхэд Арнет ийм үед юу ч хийхгүй байсан нь дээр шуурга өнгөрөхийг хүлээнэ гэв. Арнет ч өөрийнхөө талаар ярин Шведийн нэгэн тосгонд амьдардаг байсан ба ойн гүнд төмөртэй намайг олцсноор тэр намгийг эзэмшихийн төлөө маргаан гарч тосгоных нь бүх ирчүүд тулалтахаар явсан байв. Тэдний эзгүүд дайнчууд ирж байшингуудыг нь шатааж хөгшчүүдийг нь алж хүүхдүүдийг нь боол болгон зарсан ба тэр үед хүүхдээ ч алдсан гэв. Түүнийг сонсон Торфинд ч үнэхээр хэцүү санагдана. Өнөөдөр Гардарыг хараад түүнээс маш их хайсан. Тэр их өөрчлөгдсөн байсан. Энэ удаа би ирчүүдийн шуурганаас хүүхдээ хамгаалах хэрэгтэй. Миний гидсэнд эзний хүүхэд байгаа. Тийм болохоор шуурга өнгөртөл юу ч хийлгүй хүлээгээч гэв. Гэтэл Арнет шүн болсон хойно гарах гэж байхад нь өвгөн шуурга өнгөрөхийг хүлээнэ гээгүй юм уу? Та нар намайг бүр зөнчгсөн гэж боджээ гэхэд ядаж шархыг нь эмчилж өгөх гэсэн юм гэв. Өвгөнч би бас шуурга өнгөрөхийг хүлээж байсан удаатай. Кэтл тосгоны үзэсгэлэнтэй охинд дурлсан. Гэвч ойролцоо тосгоны Эбег их залуугийн нүдэнд тусч Кэтл охиныг хамгаалахаар тулалдъя гэсэн ч Эбегээс айж байсан хүмүүс их байсан учраас өвгөн яах ч аргагүй өгч явуулж байсан байв. Тэр охины хормын өдөр Эбед үс сансан хүмүүс тэднэрүү дайрсныг сонсон. Кэтл очсон ч бүх зүйл аль хэдийн үнс болж хайртай бүсгүй нас барсан байсан талаар ярин тус болж чадахгүй байгаад уучлаарай гэв. Арнет удахгүй эргээд ирнэ гэд явна. Хамгаалагч нарын байрладаг газар ирэхэд могоо эзэгтэйтэй уулзахаар гарч байх ба түүнээс нөхөртэй нь уулзуулахыг гуйхад татгалзан түүнийг өвгөнийх рүү хүргэж өг гэд өөрөө эзэгтэйтэй уулзахаар явна. Арнет ч туслахаас нь нөхөртэй нь уулзуулж өгөөч гэж гуйхад нөгөөх нь бусадтай худал хийлэн том ах эмчилгээг зөвшөөрсөн гэд оруулна. Гардарч түүнээс уучлалтгүй. Дахиж та хоёрыг орхихгүй гэхэд Арнет ч уйлан түүнээс уучлалтгүй. Нөгөө нөхөр одоо хангалттай гэд очтол Гардар босч ирэн түүний хүзүүг тас хазчихна. Арнедийг хутгийг нь аваад олсыг нь тасал гэж орлоо. Могоог эргэж ирэхэд аль хэдийн бүгдийг нь алаа зүгтсэн байв. Газарт байх нэгэн сэлмийг харан Гардарыг дахин шархацсан гэдгийг мэднэ. Энд морь байгаагүй болохоор холдож чадаагүй байгаа. Тариалан дотор шийдэх болно. Олох юм бол шууд алнаа гэв. Эйнар чи өмнө нь дайн болон боолчлалыг арилгах боломжтой болов уу гэж байсан. Чамд санаа байгаа юм уу гэхэд Торфин дайн маш олон боолуудыг бий болгодог. Дайн багасвал боолууд ч цөөрөх байх. Алсан хүмүүсийнхээ төлөө нүглээ намжлан 50 нойрсож чадах газар аваачих хэрэгтэй гэв. Эйнар викингүүд хүртэл хүрч чадхааргүй гадуурхагдсан хүмүүсийн газар гэхэд Торфин Винландын талаар санаж хүүхэд байхдаа Лейф гэх далайчнаас сонсож байсан гэд ярилцаж байтал үнэг хүмүүс дагуулan ирж сарвчийг нь шалган хамаг юмыг нь өнгөчнө. Торфинч Гардарыг зогтсон гэдгийг ойлгоно. Могоо хоёр хүнтэйгээ өвгний герт Арнедийг манаж байгаа харагдана. Манай хоёр ч Арнед дээр ирэхэд түүнийг би зүгтаалгасан юм. Манаж байсан хүн болон шалгахаар ирсэн хамгаалагчдыг Гардар бүгдийг нь алсан. Тулалдаж байгаад тэр ч гэсэн хүн шархатсан. Бороонд том эзний герт хамт зүгтаж ирээд эмчилж байтал ухаан алдсан болохоор зөөж чадалгүй герт нь уусан. Том эзэн ч тусалсан. Харин тэд Гардарыг надтай уулзахаар ирэхийг хүлээж байгаа. Бид хоёр хүүхдээ алдан хоёул хоёр талд хөөрхийлөлтэй амьдралаар амьдарсан гэд уйлна. Өвгөнч тэдний боол болсон нь азгүй байсан л төдий. Чи бит хоёрч азгүй байсан бол боол болсон байж магадгүй гэв. Могооч бид 5 хүнээ алдсан. Тэр новшийг алахгүй бол сэтгэл амрахгүй. Хүмүүсээ алдчихад яаж илд бариад явах юм гэхэд өвгөн. Тэгвэл илдээ хаяхад болно. Чам тариалангаа өгье. Газар малтаж амьдрал бүтээ. Илд савхаас дээр би дахиж босож чадахгүй. Удахгүй үхнэ гэв. Туслах нь модны цаана хүн байна гэснээр гурвал морио унаад араас нь давхина. Энэ үед Торфин өвгнийх рүү орж өвгний орондоо ороос Гардарыг гарган тэргэнд суулгаж байтал могоо эргээд ирсэн байв. Гардарыг өг гээд сэлмээ суулгахад Торфин тулалдах хэсэгтээ эргэлзэн зогсно. Могоог ойртон ирэхэд Торфин шууд л цохих гэж дайрахад могоо бултан зүрүүлэд хүзүүг нь онилон дайрна. Арнед өвгөн хоёрч хоёул гайхан харцгаана. Торфин байрлал аван зогсоход могоо сонин байрлал байна. Жад сүхч биш. Илдч биш гэж гайхна. Могоо түүн рүү араас нь дайран Торфин өмнө нь тулалдаж байсан хүмүүсээс хамгийн хурдан нь байна. Бас элднийхээ муруу хэлбэрийг ашиглаад байна гэж бодно. Харин могоо зэвсэггүй хүний эсрэг
ингэж байдаг. Би Миклагардын дайчин шүү дээ. Ямар гэж мангасуудын дунд байсан юм бэ гэж бодно. Торфинч дайрж могоо цохилтоос нь бултан эргээд дайрахад торфин бултсаар гидсэнд нь цохин араас нь угсруулан дайрсан ч могоо бултсаар торфин түүний хөл рүү өшөглөн унах үед нь цохих гэж дайрсан ч могоо нүрийг нь зүсна. Хоёул бие бинийгээ хүчтэй юм гэж бодон харна. Торфин ийм чадварлаг байж яагаад тариалангийн хамгаалагч хийж байдаг байна гэж бодоход могоо ийм залуу яаж яваад боол болсныг гайхна. Могоо дахин араас нь угсруулан дайрч торфин бултсаар хөдөлгөөн нь харагдаад эхэллээ гэж бодтол түүний гидсэнд өшөглөн торфиныг тэрэгнээс холдуулна. Арнейд ч гардарыг битгий алаач гэж гойно. Могоо тэр миний таван туслахыг алсан. Өршөөж чадахгүй гээд сэлмээ түүний цээжинд зоо. Торфин арнейд хоёрт шийтгэл оноо гэтэл гинэтл гардар босч ирэн түүний хүзүүг боо. Торфин түүнийг салгах гээд дийлэхгүй. Харин арнейд хүү маань биднийг хүлээж байгаа гэснээр гардар могоог тавьж хүрүүгээ явцгаая гин. Торфин түүний шарах гэхэд арнейд зүгээр дээ гэв. Өвгөнч түүнд тэргээ зээлдүүлэхээр болж гардар арнейд хоёр морин тэргэнд суун тариалангийн талбай дундуур явцгаана. Тэд хүүхдийнхаа талаар ярилцсан гардар түүний өвөр дээр унан дахиж хизээч та хоёрыг орхихгүй гэж хэлээд нас барна. Энэ үед торгол тэр хидж ирсэн байх ба аав нь нөгөө торхноосоо гаралгүй явсаар ирсэн байв. Торголч бүх ирчүүдэд цуглуулan тулаанд бэлтэнэ гэв. Хамгаалагчид ч юу болсон талаар ярилцсан зогсно. Гэтэл манай хоёрыг хүлчихсэн байгаа харагдана. Эзэн ч хачин царайлчихсан Арнейдыг хайж байтал эхнэр нь түүнийг морины зүчэнд хүлээтэй байгаа. Хуучин нөхөр нь ирж хамт орох гэсэн. Бас манай хоёр боол тэдэнд тусалсан гэхэд эзэн орох гэсэнд нь их л уурлана. Харин хөгшин аялагч торфинтой уулзахаар эртэл могоо хэрэг тарьсан болохоор эзний зөвшөөрөлгүй уулзуулахгүй гэснээр могоотой хамт эзнээс асуухаар болно. Патерч хөгшин аялагчаас дахиад хоёр боол авах боломжтой юу гэж асууна. Арнейдыг харж байсан хамгаалагч бид чамааг шийтгэх байсан бол гээд түүнийг оролдож байтал эзэн ирчихсэн. Юу хийгээд байгаа юм гэв. Нөгөөх нь сандран та ирчихсэн юм уу гэтэл эндээс зайл гэв. Эзэн ч зогтохыг хүсээ юу? Яагаад гэд шууд л түүнийг цохиод унахчихна. Арнейд ч дахиж битгий цохиоч гидсэнд маань таны хүүхэд байгаа гэхэд чамд яаж итгэдэг юм гээд бүрч их зодно. Гэтэл могоо түүний модыг барин зогсоод эзэн ч баг зэрэг тайвшран Патерт түүнийг эмчил гэж хэлээд явхад хөгшин аялагч энэ боол охин хэрэггүй бол надад зараач гин. Эзэн торфин эйнэр хоёрыг хүсснээрээ аваад яв. Гэхдээ түүнийг зарахгүй гээд явна. Манай хоёрыг ирэхэд Арнейд зодуулаад биеийн хүнд ухаангүй хэвтэж байв. Харин эзэн байшиндаа иргэн ирж сэлмээ гаргаж ирэн миний имийг хулгайлах гэсэн хэнийг ч өршөөхгүй. Тэр нь хаан байсан ч гэв. Ийхүү анимны маань 2 дугаар улирлын парт 2 дуусаж байв. Дуустал нь үзсэнд маш их баярлалаа. Бичлэг маань таалагдсан бол лайк, subscribe дар дэмжээрэй. Удахгүй дараагийн хэсгээр иргэн уулзъя. Хонхоо асаагаад хүлээж байгаарай. Баяртай.